Анх 1920-ад оноос Улаанбаатар хотын барилгажлалтанд зориулан туул голын эхээс мод одолж эхэлсэн. Энэ нь 1950 оноос хойш тоо хэмжээ нь улам бүр ихссэн. Ингээд туулын урсцыг зогсоох үндэс шалтгаан болсон гэж үздэг. Энэхүүст туул төрийн бус байгууллага санаачлан туул голын эхийг сэргээх ажлыг эхлүүлсэн байна. Энэ ажилд байгаль орчин ногоон хөгжлийн яам болон уул уурхайн компани үйлдсэн байна. Энэ бол 1,500,000 гаруй хүн амтай нийслэл хотын өглөө. Харин бид өглөө бүрээ туул голын усаар ундалж эхэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд туул голын урсц 30 гаруй хувиар буурчээ. Тиймээс их ус туул төрийн бус байгууллага туулын ихэнд байрлах хэрэгжсэн 2400 га газрыг ойжуулахар болсон байна. Монголчуудын талаас илүү хувийг ундны усаар хангадаг туул голоо дахин сэргээх энэхүү ажилд аж ахуйн нэгжүүд нэгдэж эхэлсэн байна. Ой мод ус хоёрын нарийн холбоог хадгалж байдаг хөвдөн давхраг хатвал голын ус шууд татарч эхэлдэг. Ой мод болон туулын ихэнд энэ систем алдагдаад байсныг нөхөн сэргээж урсцыг нэмэгдүүлэх боломж хүмүүстбэ. Их уст туул төрийн бус байгууллагатай хамтарч бид мэдэн жил туулын ихэнд галтай булнаас газарт 15,000 мод тарих үйл ажиллагаанд гар бие оролцсон. Энэ нь Монгол Мед группийн биологийн нөхөн сэргээлтийн баг болоод хамт олонныхаа туршлага дээр үндэслэж мөн Интри глобал болоод мөн их ус төрийн бус байгууллагын оруулж ирж байгаа энэ шинэ технологиг бас суралцах харилцан туршлага солилцох үүднээс ийм үйл ажиллагаанд хамтарч оролцсон. Монгол улсад өмнө нь урд нь байгаагүй технологиор 85% ургалтын баталгаатай модыг тарих хаалцалтай учраас бид нэр байгаль орчны яамнаас тодорхойлсон газар болох Төв аймгийн Эрдэнэ суманд туулын их сав болсон сав газарт нь 100 гаруй мянган мод 3 жилийн хугацаанд тарихаар болж байгаа. Эртний зуур амьсгалтай манай орны тухайд хөрсөндөө ойрхон сургалтыг ухаж аваад өөр газар шилжүүлэн суулгадаг нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл одоо ашиглаж байгаа технологиор тарьсан 100 модны ердөө 2% л цаашид ургах боломжтой болдог байна. Гэтэл энэ тогтолцоог өөрчлөх санхүүгийн хөшүүрэг салбарын яамд байдаггүй байна. Одоо бид яг борттой суулгах харьцааг бас энэ технологи дэмжих алсгыг бас яамтай бол барьж байгаа. Энэ өөр илүү чанартай арай уртаа урагтаас гадна дараа нь амьдрах чадвар ихтэй. Тэгэхээр бидний түрүүний бас хэлээд байдаг хувийн хвшилж гисэн иргэд өөрсдөө тариад тэр нь ургаж чадах, амьдрах чадах юм бол нөхөд улсын хөдөлгөж явна гэдэг журам нь тэр чанарыг бас дэмжсэн хөлн тэмцсэн энэ одоо бас журмын тэмдэглэлтэй. Цаашдаа бүртгэдэг энэ технологи ч гэсэн бид дэмжих бодлого байдаг. Туулын ихийг сэргээхэд ашиглаж байгаа бортхтой үргэлжлэх Монгол оронд 1987 оноос нэвтэрсэн гэж үздэгч нэр төдий явсаар ирсэн. Одоо ашиглаж байгаа энэхүү технологиг дэлхийн өндөр хөгжилтэй 100 гаруй оронд ашигладаг. Туулын ихийг сэргээхийн тулд өмнө нь 4-5 удаа ойжуулалт хийж байсан ч төдийлөн амжилтанд хүрч чадаагүй. Харин тус төрийн бус байгууллагын тарьсан 350 гаруй мянган бортхтой үргэлжлэхээ маш амжилттай болсон гэдгийг онцолж байлаа.